бооны жор цувралууд маань үргэлжилсээр байгаа. Өнөөдөр бүгдээрээ шанзаггүй цагаан евэн хийж сурцгаая. За эхлээ орцоо танилцуулъя. Гурил 1 кг, далдуу модны тос 300 г, элсэн чихэр 400 г, давас 5 г, ус 500 мг. За лимоны хүчил 1 халбаг, ванилийн сахар 1 ут. Мөн ванилийн сахараар хийхгүй байж болно. 500 г хүүтэн усандаа элсэн чихрээ хийгээд 15 минут орчим хурдхай байлгана. Чихэртэй усандаа лимоны хүчлээ хийгээд мөхөх нь гуриландаа давсаа хийн. Хайлуулсан далдуу модны тосоо гурилны голд нь хонхойлгож байгаа гинэ. Гараараа сайтар зөөрч өгнө. За гурилан амраахгүйгээр ааруулныхаа хэрийг тослож байгаад жижигээр таслан хэвэнд оруулна хэрэглэнэ. Хэрэгсэн ерөнхий лист төмөр дээр өөрч тавина. За тэгээд шарах цуухаа 170 хэм халаагаад 100-ндаа хийгээд 40-өөс 45 минут жигнээд таны хийсэн амтад евэн бэлэн болно. Баян хийчин хоцтой хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.